Бид бол аль хэдийн танилцаад ер нь бол нийлдэг хугацаа өнгөрчлөө. Энэ хооронд би өөрөө чинь тухай зөнтэй хүнээс сонсож бас одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр бодол санаагаа илэрхийлж байгааг зөндөө харсан. Тэгээд манай студи за дээр нь одоо олон нийтээр хэлж одоо энэ хүмүүстэй одоо үзэгч нартай зориулж бид нэг мандах төрийн 100 гэдэг нэг нэвтрүүлэг хийж байгаа. Одоо шинэ тоол эхэллээ. Хулган жил одоо боллоо. Тэгээ энэ хулган жилийн шинэ тооллын анхны жил одоо 12 жилийн энэ үед би танд нэг санал тавьж байгаа. Тэр юу вэ гэхээр өөрийгөө танилцуулаач. Өөрийгөө сайтар танилцуулаач. Бидний энэ танилцах нэвтрүүлэг бол одоо зүгээр л одоо тантай зүгээр сайхан энгийн танилцах, таны тухай мэдэж авах гэсэн хүсэл байна. Энэ бол бас манай үзэгчид тэгээд манай одоо хүмүүсийн ард түмний хүсэл тэмүүлэл мөн нэг нэгээ таньж авъя гэдэг. Танилтай хүн талын чинээ. Тийм учраас ард түмнийхээ сайхан ёс заншлыг бодоод тэгээд таныг нэг сайхан өөрийгөө танилцуулаач. Яагаад ингэж хүсэж байгаа юм бэ гэхээр бид бол хүмүүстэй танилцахдаа албан ёсоор танилцахдаа одоо хуучнаар бол анкет гэж нэрлэдэг. Орчин үед бол CV гэж нэрлэж байгаа шүү дээ. CV гэж нэрлэдэг. Тэгээд ийм маягаар танилцдаг. Бичгээр юм авдаг. Тэрнээсээ болоод бас танилцахад их учир бий. Их алддаг. Хальтмүлт танилцсанаасаа болоод бас их алддаг. За бас одоо хайшааш хандсанаасаа болоод бас их алддаг. Гэтэл саяхан 3 охин нэг хөөрхөн кино хийгээд үзүүллээ л дээ. Богино хэмжээний. Тэгсэн чинь тэрэн дээр нэг хүн ажилд орох гээд ирсэн. Тэр CV-г ингээд одоо уншлаа да. Анкетыг уншлаа тэр. Ой их мундаг байна. Тэр одоо ерөөсө гадна дотн сургууль соёл одоо элдв юмд одоо сурсан. Өөгүй сайхан юм аа. Өндөг мэт. Тэгэл тэр охин асууж байна. Та фэйсбүүк өгчгөө гэд нөгөө хүнээс асуугаад тэгээ гарангууд нь фэйсбүүкийг ухсан чинь тэрийн шиг чидгэр шулам алга. Тэгэхээр бид бол одоо нэг сайхан танилцах юмтай болсон юм байна. Тэр бол фэйсбүүк. Тэгэхээр би таныг танилцахаас өмнө одоо фэйсбүүкээ шууд хаягийг өгч болох хүмүүст болно шүү дээ. Дурын хүн орж үзэн шүү дээ. Дурын хүн тантай танилцсан. Бидний энэ бол зөвхөн дуудлага. Тэгэхээр би таныг фэйсбүүкийн хаягийг гаргаж өгөөч. Тэгээд яг хуу фэйсбүүкээс би фэйсбүүк руу дараа нь орж болно. Одоо бол би эхлээд нөгөө одоо юм чих үнэн байвал хамгийн чухал нь шүү дээ. Миний өгж байгаа мэдээд би ийм хүн гэдэг нь үнэн байх нь хамгийн чухал юм чинь. Би тэгэхээр LinkedIn гээд одоо манай мэрэгжлийн ер нь өөрийнхөө мэдээллүүдийг араа илүү бас боддоор нөгөө яг CV талаас нь оруулж бас оруулдаг. Тэгээ мэрэгжлийн хоорондоо харилцдаг. Бас эндээс нөгөө ажиллаж байгаа одоо ажилд орё гэсэн хүмүүс мэдээлэл ингээд авдаг. Зарууд ингээд тавьдаг нэг том платформ байгаа шүү дээ. Тэгээ энэ рүү ороод ер нь одоо би ингээд энэ өөрийнхөө талаарх товч мэдээллийг ялангуяа одоо нөгөө диплом нүн худлаа юу гэдэг шиг тийм ээ. Тэгээ тэр мэдээлэл юмнуудаа би эхэлж одоо танд одоо үзүүлээд үзэгчтэй бас харуулад тэгээ дараа нь фэйсбүүк руу орохоор бол нөгөө фэйсбүүк чи их олон мэдээллүүд байгаа. Тэр дотор бол нөгөө одоо биний зураг мураг ч юм уу тэр мэдээллүүдээ фэйсбүүк орж өгүүлэх зүгээр болоо гэж бодохгүй юу. Тэгээ би эхлээд ер нь LinkedIn руу ороод ер нь энэ одоо энэ Эрдэнэ өрнөх гэдэг хүн ч юм одоо яасан хүн гэд тэрийг эхлээд нэг товч ярьчаад тэгээ би фэйсбүүк руу орвол зүгээр юм уу гэж бодлоо би зүгээр. Яг зөв. Тэгэхээр наач одоо хон таны гол юм руу орох гэж тэгээ яг би одоо ингээд LinkedIn руу ингээд орчиж байна. Тэгээ энэ дээр болохоор Эрдэнэ өрнөх за тэгээд оюун хөвгтэй Эрдэнэ өрнөх. Тэгээд одоо энэ цахим говь гэдэг ийм төрөмс байгууллагын гүйцэтгэх захирал ажилтай ийм хүн байна гэдэг. За тэгээд эндээс нөгөө одоо энэ хүн нь одоо өөрийгөө нэг тодорхойлж байгаа юм л да тий. Хүнд байгаа чадвар боломж хязгааргүй итгэгч хүн багмаа би тэгээд
боловсрол бол хамгийн чухал гэдгийг л ухаарсан нэгэн байгаамаа гэдэг. Зүг. Өөрийгөө тодорхойлж байгаа. Зүг шүү дээ. Яг зөв. Тэгж л хийхгүй бол тий. За тэгээд яг хоо би эхлээд одоо сургуулаасаа эхэлсэн нөгөө эндээс чи өөрөө ингээд дипломд оруулцдаг болохоор бас хамар байдгийн. Тэгээд одоо жишээлхэд 2000-аас 2004 онд болохоор би хаан улс дэд сургуулийг төгссөн. Хаан улс дэд сургууль маань диплом нь нөгөө. Зөв. Тэгээд хийсэн. Бизнесийн удирдлага төгссөн. Тэгээд манай IQ Дэмбэрл гэдэг цэрэнгийн Дэмбэрл гэдэг дөнгөж багшийн сургууль би төгссөн. За дараа нь болохоор 2009-өөс 11 онд Монгол Улсын их сургууль дээр Монгол Улсын их сургуульд хойд эдийн засгийн сургууль гэж байсан. Одоо өөр сургууль болсон. Монгол Улсын сургууль дээр эдийн засгийн ухааны одоо магистр дээр хамгаалсан байгаа. Тэгээд энэний дараа 2014-өөс 16 онд Английн Йоркийн их сургуулийг хамгаалсан. Дипломнууд ингээд байж байгаа. Тэгээд эдийн засгийн чиглэлээр хамгаалсан. Англид бол одоо merit Монголд бол distinction гэдэг нөгөө одоо Английн merit гэдэг бол одоо нэг 78-аас доошоо дүнлэгээтэй байгаа. 78-аас дээшөө distinction болчтой. Одоо хамгийн сайн үлгээтэй. Би бол дунд хавцаар сурсан байна шүү дээ. Эдийн засгийн онлоор бол хэд үлээ 78-аас 100-ийн хооронд. Минийх бол одоо 68-аас 78 хооронд баггүй юм. Зөв. Тий. Монголд бол одоо distinction мөнстер бол одоо миний үлгэшний distinction маягтай болтгоо. За тэгээд яг хуу одоо миний бас ажилласан байгууллагуудын юу бол энэ дээр ингээд байж байгаа жишээтэй. Зөв. Тэгээд одоо ингээд энэ ардчилсан намын ардчилсан намын одоо хэрэглэх газрын дараа өмнө аймгийн ардчилсан намын хэрэглэх газрын дараа би 10-аас 13 онд хийжсэн. Зөв. Тэгээд тэр маань бол энд орсон. Тэгээд 2005-аас 2010 онд бол би төгс шийдэл гэдэг судалгааны зөвлөх үйлчлэгээний байгууллагыг үүсгэн байгууллагыг гүйцэтгэх талаар 5 жил ажилласан. Төгс шийдэл гэдэг одоо бизнесийн болон одоо судалгааны шинжилгээний тийм зөвлөх компани байгуулж ажилласан. Одоо энд бол би бас маш олон төрлийн судалгаа хийсэн. Тэгээд энд бол их туршлага өргөмжлүүлсэн. За ардчилсан намд бол 3 жил Дөнгөж ардчилсан намд ажилласан байдгийг. За ингээд одоо бол би цахим гоо гэдэг юм төрийн бус байгууллагын бол байгууллагад ингээд ажиллаж байгаа. За ингээд ажил амьдралын үед нэг юмрхүүл одоо юм бүх мэдээлэл бол ингээд энэ дотор байж байгаа. Хин ч одоо миний LinkedIn-ээр эрдэнөрнөх оюун гэж хайгаад л энэ одоо ямар юутай хүн юм, ямар чадвартай хүн юм, яадаг хүн юм. За яг одоо би бол олон хэлмэл гадаад хэлмэл байхгүй шүү дээ. Өмнөөсөө би бол орос хэл одоо сурж ирсэн. Тэгээд орос хэлээ бол их мах иддэг байсан. Махтайгаа холиод идсэн. Одоо бол орос хэл том баг. Тэгтээ бол сайжруулж эхэлж байгаа. Англи хэлний хувьд бол харьцангуй одоо мэргэжлийн англи хэлтэй. Би бол тэр англи хэлтэй л гэж явж байгаа. Энэ дээр бол миний хэлний мэдлэг дээр бол тодорхой ингэ байж байгаа. Зөв. Хинч ороод үзэж болно. За одоо юу гэдэг одоо энд бол нэг хоёр төрлийн шагнал гэх юм уу да. Авсан байдгийн. Одоо би бол Chevening scholarship-ээр англи сурсан. Тэгээ би Английн засгийн газраас нэг одоо scholarship авсан. Тэгээ Rumsfeld fellowship гэдэг Америкаас одоо Donald Rumsfeld гэдэг Rumsfeld-ийн дэмжлэг тэтгэлгийг бас авч Америкт 6-7 хоног бас сурсан. Тэгээ яаж тэтгэлэг авах вэ? Тэтгэлэг бол тэгэл эхлээд бүх одоо туршлага юмнуудаа л явуулна шүү дээ. За тэгээд ирээд юу их ингээд бахан эссе бичүүлнэ тийм ээ. Тэрийг өмнөд нэг уу явуулчихна. Тэгээд дараа нь Английн засгийн газрыг л ярьж байгаа л Chevening тэтгэлгийг. Тэгээд тэрний дараа нөгөө юу нэртдэг юм. За ер нь чамайг одоо ингээд ярилцлаганд урьж яана гэдгийг. Тэгээд ярилцлаганд орно. Тэгээд надаар бол тэр үед 2014 онд нам ярьсан орж хагаад Hammond гэдэг энд одоо Монгол суух Английн одоо онц бөгөөд бүрээрхт элчин сайд байсан. Тэгээд Hammond элчин сайд дээр би ярилцлаганд орж ирсэн тухай үед. Тэгээд л яг би их хазтай нөгөө 2-3 өмнөх жилүүд 2-3 оюутан Монголоос явдаг байж байгаа. Яг миний үед 7 явж таарсан. Тэгээд их олон харьцангуй олон. Гэхдээ нийтдээ нэг 400 гаруй анкет утсан байсан юм шиг байлээ. Тэгээд явж ирсэн. Rumsfeld-ийн хувьд бол бас л адилхан. Rumsfeld fellowship одоо Donald Rumsfeld-ийн нэмжтгэлэг бол ерөнхийдөө бас адилхан зарчмаар эхлээл одоо асуулт юмнууданд хариулаад эссе явуулна. Судалгааны ямар судалгаа их саналаа явуулна, ийм судалгаа хэмээр байна. Өөрөө нэг их даруухан дуурайд юм л да.
англи хэл бол яг мэднэ гэт тийм ээ. Энэ даруухан байх сайхан л да. Гэхдээ яг англи хэл дээр одоохон илтгэл тавьж олон улсын хуралд оролцож энэ байсан тийм түүх бол байгаа юу? Гэхдээ яг тэгэл одоо иш тишээ явахаар л ямар нэгэн тийм хурал одоо юмд явал тэгэл тавьж л таардаг штэ. Тэгэл би зөндөл сурлууд л явж л байгаа. Тий. Тэгээд одоос англи хэлгүй бол тий одоо хамгийн анхных л одоо шаардлага үстэй тий бид нөгөө анхныхаар орохгүй бол одоо суурь шаардлага болчиход шүү дээ тий. Танилцъя гэдгийг чинь анхны тий үсгэн юм шиг. Тий. Тий. Тэгээд англи хэл гэснээс яг одоо бид нөгөө бас одоо хамт англи сурсан найзуудтайгаа хамтраад одоо хэд хэдэн судалгааны ажлын дэнд хэвлүүлсэн. Тэгээд англи хэл дээр тэрний нэг нь одоо энэ одоо юу юм Африкийн орнуудад дэлхийн эдийн засгаас үзүүлж байгаа санхүүгийн болон бодит эдийн засгийн нөлөөг ингээд судалж байгаа гэх юм уу? Африкийн орнуудад. Тэгээд энэтэй одоохон би нэг өөрөө Монголын одоо тий нэг эдис шүү дээ. Тий. Тэгэхээр энийг яаж хөрвүүлж болох вэ? Одоо жишээлбэл энэ адилхан нь адилхан шүү дээ. Одоо хөрвүүлс нь болохоор зэрэг ийм байгаа юм. Хөрвүүлс нь бол би танд бас энд харуулж болно. Нөгөө Англид чинь нэг одоо магистрийн ажил хамгаалж байгаа хүн чинь нэг дипломын ажил бичих болно доо. Тэгээд энэ дипломын ажлаас бол зүгээр. Англид ч эхлээд дипломын ажил одоо бичгээр чинь сэдв байлгийн зөндөө юм болно шүү дээ. Одоо ямар сэдв яаж ийж яа л. За тэгээд сэдв гараад ирэхээр чинь нөгөө Африкт хийсэн юмнууд чи яаж YouTube-оор тийж Монголтой холбоотой гэдэг хэлсэн шүү дээ. Тийм. Тэгээд яг хуу энэ нөгөө одоо би танд энэ Английн хамгаалсан одоо Англид хамгаалсан магистрийн ажлынхаа сэдвийг үзүүлэх чинь л дээ. Энэ болохоор зэрэг the impact of the global economic shocks on Mongolia гэдэг. Энэ болохоор энэ глобал эдийн засгийн одоо Монголын эдийн засгт үзүүлж байгаа шокыг одоо үнэлж байгаа байхгүй. Глобал эдийн засгийн гэж одоо дэлхийн эдийн засгийн гэсэн одоо хямрал Монголд хэрхэн нөлөөлөх вэ? Тий, өөрөөр хэлбэл одоо тэр хямрал чинь дэлхийн ямар ч орноос гарч болно шүү дээ. Грекээс гарч болно тийм үү? Эсвэл Америкт гарч болно тий. Тэгэхээр тэр одоо эдийн засгийн одоо шокууд чинь Монголд ямар одоо замаар орж ирв. Тэг ингээд чинь одоо Монголтой худалдаа хийдэг нэг 25 орныг сонгож аваад худалдаа хийдэг 25 орнтой манайх эдийн засгийн хувьд тэр энэ 25 орны дотор эдийн засгийн одоо ямар шокууд орж ирж байна гэдгийг л үнэлж байгаа байхгүй юу? Энэ бол Global Vector After Receive Approach гэдэг GVAR гэдэг. Энэ их сонин загвар шүү дээ. GVAR гэдэг энэ загварыг болохоор анх Кембриж их сургууль дээр боловсруулсан. Кембриж их сургуулийн Хасан Писран гэдэг профессор. Тэгээ Хасан Писран бол их сонин Ираны гаралтай, Монгол гаралтай хүн. Тэгээ одоо Монгол гаралтай эдийн засгийн дотроос хамгийн өндөр жигсэж байгаа хүн. Тийм үү. Хасан. Тэгээд энэ сонин. Тэгээд энэ Хасан Писран профессорын хамгийн одоо мундаг шавь нь Ванесса Смит гэдэг грек хүн байдгийн. Тэгээд тэрний бие бол шавь нь энэ одоо ажлыг бол тэр хүнтэй хамт хийсэн. Яг уу одоо энэ түрүү би ярьлаа шүү дээ Африкийн эдийн засгийнх одоо глобал эдийн засгууд Африк эдийн засгийн ажил нөлөөлөх тухай Африкийн орны эдийн засаг. Тэр бол тэр Шин гээд Янчол Шин гээд Солонгосын профессор байдаг. Тэгээд энэ загварыг одоо тэр ялангуяа тэр эдийн засгийн тэр том эдийн засгууд хоорондоо яаж эдийн засгад ингээд шок үүсдэг вэ гэдгийг математик загварын хувьд бол хамгийн энгийн болгож гаргаж ирсэн. Одоо тийм юу тийм хүн. Тэгээд Солонгос хүн. Тэгээд тэр хүн болохоор миний бас би нэг том одоо прожект гэж ярьдаг те төсөл яг тэр хугацаанд цувааны хичээл үзэж байхдаа том төслийг нэг төсөл хийгээд тэр төсөл нь бол шин багш нар хийсэн. Тэгээд шин багш дараа нь нөгөө төслийнх нь үндсэн ажил маань бол манай нөгөө тэр Джонатан гэдэг манай Нигери их сургуулийн профессор болцоо одоо миний найз байгаа л да. Тэр найзын одоо гол диссертац ажлынхаа суурь болоод ингээд үүссэн. Яг хөө нэлээд одоо тийм юутай одоо трики ажлууд ихтэй энэ болохоор их тийм нүсэр том загвар л да математик загварын хувьд бол тэгээд
энэ дээр их 3 сар яг одоо юунасаал наад шиг зөв математикгүй шүү дээ. тийм ч өөрөө тогтоогоо харъя. өөрөө бол одоо математик загвар л да. Тэгээ эндээс болохоор энэ загвар дээрээс одоо энэ юу гэж гарч ийн гэхээр манайх одоо ингээд одоо коронавирус эдрэгээд ингээд хятадын эдийн засгт ингээд том нөлөө үзүүлнэ шүү дээ, тий. Тэгэнгუთ хэрвээ хятадын эдийн засгт үзүүлж байгаа энэ эдийн засгийн өөрөө дотроо юм шок бий болоод хятадын эдийн засгээс гаралтай тийм шок ч Монгол руу маш хурдан орж ирнэ. Тийм. Яагаад тэгэхээр манайх орж ч байна одоо. Одоо ч орж байна. Яагаад тэгэхээр энэ бол манайх чинь худалдааныхаа эргэлтийн хувьд бол манайх 80% нь хятадтай амралтай байгаа. Тэгээ энэ шокыг л судалсан байхгүй. Тэгээд хятадын нэг одоо дотоодын эдийн засгт үзүүлж байгаа нэг ингээ шок чинь манай эдийн засгт бол нэг улирлаас бага хугацаанд орж ирдэг. Одоо бидний дата бол нэг улирлаар дата байхгүй. Улирлаас бага хугацаанд орж ирдэг. Гэтэ гарахтаа бол 2 улирал 3 улирал дамж гардаг энэ шок нь. Гээд Америкийн эдийн засгийн нөлөө болон газрын засгийн нөлөө бол дандаа энэ одоо зүүн өмнөд Азийн орнууд, Япон, Солонгос, ASEAN-ы орнуудаар, ASEAN-ы 5 орнуудаар дамжиж манайх руу ингээ шок нь орж ирдэг. Тэгэд энэ одоо гадаад үндэгээг бол одоо хийсэн энэ бол яг Монголыг оролцуулж хийсэн анхны загвар шинэ юм нь бол тэгэхээр одоо миний ойлгосоор манай эдийн засгт байн тохиолддог энэ шокийн асуудал биш үү? Одоо шокийн үеуд. тийм. Which нэлээд тааралдаад 2-3 тааралдаад тэрэндээ Дэлхийн банкыг татан оролцуулж ийж олон улсын валютын сан. Олон улсын валютын сан татан оролцуулж ийж бид нэг бас тун гайгүй яваад байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тийм ээ? Тийм. Одоо хятад болж байгаа энэ том эдийн засгийн том хямрал одоо эдийн засгийн энэ гачлан бидэнд хэрхэн нөлөөлөд бид тэрнээс гарах тухай ямар нэгэн юм загварчлал хийсэн байх нь өөртөж. Яг энэ бол нөгөө ямар улирлын дараа, ямар хугацааны дараа хятадын эдийн засгаас ирсэн шок манайх руу орж ирдэг вэ? Ямар хэмжээтэй орж ирдэг вэ? Ерөнхийдөө тэгээд тэрний одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүнд инфляцид тийм үү ханшид ажилтгуудад яаж нөлөөлдөг вэ гэдэг л том одоо загвар واخгүй эн чинь. Яг ийм деталь одоо юмнууд бол гарч боломжтой. Гэхдээ бол бид нар тэрийг өөр загвараар өөрөөр үнэлэхээс өөр арга байхгүй. Одоо жишээлбэл энэ хятад эдийн засаг бол өөрөө нэлээд одоо тийм асуудалтай болох юм шиг магадгүй гэдэг экспертүүд их ярьж штэ. Коронавирус одоо гэдгээс болоод яг энэ нөхцөлд бол манайх зөв миний тодорхой хэлж чадах юм бол энэ бол манай эдийн засагт маш хурдан бөгөөд маш жинтэйгээр бол нөлөөлдөг. За манайд нүүрсч вэ гэл ингээд одоо бид нар зүгээр энгийн хүнээр харахад тэр яг энэ одоо юуны математик загвар энэ загвараар ингээд бид нар бодоо тооцоолоо харахаар бас л тэгж гардаг байхгүй. Тэгэхээр бидний амьдрал тохиолдох ямар нэг эдийн засгийн том шокууд дэлхийн эдийн засгийн үзүүлэх нөлөөний үед тийм Монгол улсад одоохон өөрөө чинь тийм хүн нэг юм хүн бэлэн байна гэж ойлгож болох уу? Тэрийг судлах математик загварчлалыг гаргаж ирээд ингээд тодорхой хэмжээгээр одоо ярьж чадах. Яг оо тэр талаар бол бэлэн биш. Билээ олон хүмүүс байгаа шүү дээ. Монгол банкн дээр олон хүмүүс байгаа. Сангийн яамдад тодорхой хүмүүс байгаа. За тий гадуур одоо мань мичиг хүмүүсөө зөндөө бас байгаа. Тэгээ яг манай энэ эдийн засгийн community одоо хүрээлэн гэх юм уу? Бас л ингээд зөндөө олон сайн эдийн засгч нар, сайн экспертүүдээр бүрдсэн. Уг нь бол төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс хэрвээ сонсох хүсэлтэй бол тэрэнд нь хүссэн мэдээлэл гаргаж өгөх экспертүүд Монгол зөндөө байгаа. Зүгээр тэрийг гаргадаг хүсэл нэрмжил байдгүйгүүл байхгүй байсаар ирсэн гэж. Үгүй байдлын өөрчлөлт гэж юм л одоо хүмүүс үзэгчид ер нь хүмүүс хэрсүү болчих. Тий. Бас тийм байна. Сонсхийг хүлээхээ байчих. Тэр хүмүүсийг сонсоод ойлгоод эргээд нөлөө үзүүлэхийг хүлээхээ байцсан. Харин сонсдог хүнийг олохын төлөө тийм хүмүүсээ ажилуулахын төлөө зүтгэж энэ төсөлүүд энэ нэвтрүүлэг бол ийм учиртай. Тэгэхээр би нэг юмд их баярлж байна л да. Ийм хүнд хэцүү үед улс орон тохиолддог ийм шок одоо хямралын эдийн засгийн улс төрийн хямралын үед нэг сайхан залуу бэлэн байгаа юм байна гэж. Тэгэхээр би энэ нэвтрүүлгийнхээ энэ манай энэ 100 шин тооллын гэж цааш нь хаяг л шин тооллын одоо 100 сайхан залуу төрийн ноён нуруу болсон хүмүүсийг ард түмэндээ танилцуулж хүн ер нь ядрах цагт л нөхрөө хайж эхэлдэг шүү дээ. Тэгээд чи ядрах цагт нөхрийн чанар танигддаг шүү дээ.
би тэгтлээ ядраагүй. Гэхдээ бидэнд бас нэг хандах зүг байх хэрэгтэй байна. Тэгээ би энэ нэг өөрийн чинь Ингрийн халаасанд хийчихнэ. Энэ бол одоо 101 гэсэн үг. Ямар ч байсан би одоо нэвтрүүлэг эхлээ нэг эдгээр минут явж байгаа боловч надад маш сайхан итгэл төрлөө л дээ. Тийм учраас би өөрийнхөө одоо болцооныхаа хэрээр одоо энэ таны энэ ингээ хийчих юм байна. За. Тий. Энэ 100-ын тоол мундаг тоолдоо. За ингээ 100-ын тоо ингээ зохиог болно. Ингээ байж ихтэл одоо. За тэгэхээр цааш нь одоо хоёулын 100-ын нэг мөн үгүй юу гэдгээ батлая. Та батал өөрөө одоо өөрийгөө цааш нь сайн батал. Би сонсъё. Тэгээд одоо батлна гэдэг чинь бас их одоо томол даалгавар байна да гэдэг. Яг одоо та нар өөрсдөө илрүүлэхгүй бол би нөгөө Монголд хийсэн Мөсийн эдийн засгийн сургууль дээр хийсэн 2011 онд хийсэн магистрийн ажлаар бас ярих гэдэг. Би нөгөө хүмүүс дипломтой байдаг юм аа. Тэгээ дипломын ажлаар ямар юм хийсэн бэ гэдээ асуугаад байдаг болохоор би ярьж байгаа шүү дээ. Зүг. Тий. За Мөстөр болохоор би энэ уулуурхай хажууд дээр усны төлбөрийн асуудлыг судалсан юм аа. Усны төлбөрийн асуудлыг судалсан юм. Хамгийн энгийн асуудал. Тий. Одоо энэ оюутлогын жишээн дээр ер нь ингээд одоо уулуурхай хажууд дээр ус Монгол байна. За гэвэл энэ одоо усны төлбөрүүд нь ямар хэмжээгээр ер нь ямар загвараа бодох ёстой юм. Энэ усны төлбөр гэдэг нэг юм байна да. Тэгвэл энэ ямар загвараа бодох ёстой юм. Ямар үед энэ одоо усны төлбөрийг хөдөлгөж явах ёстой ингээд зөндөө асуудлууд байгаа шүү дээ. Жишээлбэл би усыг бол хэрэгэлдэг. Гэхдээ нэг юм мэдэхгүй байгаа. Миний усны төлбөрийг хэдэн төгрөгөөр яаж тогтоодгийг би мэдэхгүй. Тий. Тэгэхээр одоо ингээд бид нар зөндөө одоо асуудлууд байгаа байхгүй юу? Энэ оюу толгой төсөл явагдаж байгаа энэ гал буус долоодын говь гэж ярьдаг энэ усны айсав байгаа. Гал буус долоодын говь усны айсав гэх том айсав байгаа. Энэ бол газрын гүний устай. Газрын гүндээ асрах устай. Гадаргын ус баг байхгүй. Маш бага. За ингээд энэ усны асуудлыг бол ерөөсөө 1960-аад оноос эхлээл усын төсвийн хөрөнгө оруулалтаар зөвлөлт холбоот улсын техникийн дэмжлэгээр л энэ усыг судалсан. Тэгээ энэ ус бол өөрөө Монгол улсын хувьд ч говийн хувьд ч ялгаагүй стратеги өмчөхгүй юу. Тэгээ Монгол улс чинь стратеги өмчөө бол говьд байгаа тэр усаа бол 60-аад оноос эхлээд судалсан байгаа шүү дээ. Дотор нь энэ ямар доороо усын нөөцтэй байж болох ингээд газрууд юм бэ гэдэг. За ингээд одоо 98 онд жишээлхэд Батнасан гэдэг доктор хүн байдгийн тэр хүн говийн томоохон ууруудын ус зүүн систем, усны гойрон, түүний хувьс өөрчлөлтүүд. Тэгээ Жаданбааг гэдэг ингээд асар олон хүмүүс ингээд энэ юунуудыг судалсан. Энэ говийн усны системийг судалсан байхгүй юу? Тэр газрын гүндээ яад нөөцтэй ямар хөө байж болох юм, энэ ус нь хаанаас одоо их аваад байна. Зарим бүр одоо Гямлаа нурууны араас ингээд Гямлаа нурууны цас чинь ингээд доошо буугаад тэгээ ингээд газар доогоор явсаар хагаад одоо энэ Монголын говь руу ирж янж гэдэг үндэс онол байна гэх мэтлэнгээр. Ингээд ийм зөндөө усны одоо гидрогеологийн хувьд бол ийм зөндөө судалгаанууд хийгдсэн. За ингээд бид нар ч нөгөө усны төлбөр одоо рент гэж ярьдаг шүү дээ. Шавхагдах нөөц буюу тэр усны рентийн талаар одоо хамгийн анхных нь онлоод 1931 онд Харуулт хотелинг гаргаж ирлээ. Тэгээд ингээд усны төлбөр боддог, рент боддог ингээд маш олон аргууд гарсан. За тэгээ бид нар бол ингээд ерөөдөө манайх бол тийм нэлээд их тийм уян хатан биш. Тийм төрийн тийм зохицуулалттай нэг тийм ийм заримдаа бол зүгээр засгийн газрын шийдвэр гаргаад усны төлбөр ингээд тэгэлждэг ийм нэг тийм одоо маш албаны үгээр хэлбэл одоо бүдүүл одоо юу гэх юм хоцрогдсон ингээ үгээр хэлбэл бүдүүлэг маягийн тийм усын тогтолцоо тоохгүй төлбөр боддог. Тэгээ энийг л өөрчлөе гэж бодоод олон судалгаа хийгээд ямар ч гэсэн нэг юм магистрийн ажлаа гаргаад ингээд одоо энэ устай холбоотой ер нь сонирхдаг ер нь маш олон газар түргүүлсэн дээ. Тэгээд харамсалтай нь бол энэ дээр бол уул уурхай хажуул дээр ус бол одоогоос ингээд ер нь одоо бодож байгаа загвартай шинжилт оруулаад бодож гаргасан дүн одоогийн байгаа дүн олон ус байгаа дүн гэдээ харахаар зэрэг бол ерөөсөн манайх энийг бол усны төлбөрөө уул уурхай хажуул дээр усны төлбөрийг 10 дахин нэмэхгүй болохгүй юм байна гэдэг дүгнэлт гаргасан тухай үед 2011 онд. Харамсалтай 2014 онд Монгол Улс засгийн газар одоо шийдвэр гараад гал бууш толгойн говь буюу оюу толгойн ашиглаж байгаа унд ахуйн зориулалтаа усны төлбөрийг тэгэлцсэн байхгүй засгийн газараас.
За. Одоо манайх нөгөө юугаа авч чадахгүй явж байгаа л да. Төлбөрөө. Унд оюутлогоос. Жилдээ хэдэн тэрбум төгрөг тэр оюутлогоо зүгээр л өгөхстой мөнгө өгөхгүй явж байна. Орон нутгатааж өгч чаддгүй. Тэргээр сум өгөн төсвтэй хөрөнгө оруулалт хийгээд аймгийн төсвтэй хөрөнгө оруулалт хийгээд ингээд бас л хөгжлийн асуудлууд ярих хэрэгтэй байсан энэ хаагдчих. Тэгэхээр ийм байдалтай явж байна. Тэгээд усан дээр бол одоо би өөрөө зүгээр өмнө гой хүн гэдэг утгаараа биш ер нь бол одоо зүгээр л одоо энгийн судалгааны хүний хувьд гэхэд бол энэ ер нь бас чухал юм а гэж ингэж ойлгоод л ингээд л ажиллаад идэгин. Тэгээд одоо манай энийг бас нэг ойлгодог цаг үе бас ирж байгаа ах. Ойлгодог цаг үеийг бас хамтдаа авчирна гэсэн юм бодол бас бий болчиход энэ сүулдэ. Дээшээ хараад төр гэж нэг тусдаа нэг одоо эмчин гэдэл дээшээ хараад хүлээгээд идэг байлаа л да. Тэгээ одоо даанч одоо бас ингэж нэг тодорхой бас болж өгөхгүй. Ийм байдалтай байна. Тэгээд одоо хоёлаа хийж байгаа ажлынхаа тухай гэх юм уу да. Одоо би энээсээ үндэслээд нөгөө хийж байгаа өмнө судалгаа юмнууд ажлууд дээр үндэслээд ер нь одоо юу хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд одоо хийж байгаа ажил руугаа хэдүүлээ ярил яасан гэж бодохгүй юу? Тэгээ. Тэгээ хоёлаа энэ фэйсбүүкээр ороод хөөс энэ нэг дуудлага ороод ирлээ шүү дээ. Тийм байна. Манай найз залгах чинь. За яах вэ юм бол? Найз чинь үү? Тий. Тэр нэг юм хин гэдэг дэлгөөн гээд залуу. Баасан доогийн дэлгөөн гээд залуу. Тэр шууд ярьж болж гин үү? Болох л байх л та. Тэр нэг үн хамаагүй нөгөөд чинь. Ихтэй хэлээрэй. Яадаг юм бол? Энэ чи бас хэцүү. Яг л бид шууд хийж байгаа учраас ийм бичлэг хийж байна гэд байна уу? Байна. Энэ нөгөө би нэг нэвтрүүлэг шууд бичлэг хийгээд чи ярьж болж гэнэ үү те? Яахаар байна уу? За. Би нөгөө сая нэг фэйсбүүкээр юм үзүүлэх гээд энэ нэвтрүүлгийн дундор юм үзүүлэх гэжсэн чинь чи залгаад ороод ирэхгүй. За. Яэр. Тийм үү. За би тэр нэг товчхоо яа чи. Энэ хин гэдэг залуу. Энэ дэлгүүр болохоор миний бас олон жил найзалж байгаа. Сайн тутны найзуудын нэг. Одоо Харвардын их сургуулийн Харвард Кеннедигийн сургуульд 2 жил үтсэн мастер ангид сураад тэгээд ирээд 2 жил бол араа болчихно. Жил гарсан болж байгаа шиг. Харвард. Тэгээ ерөнхийдөө бол эдийн засгийн мэргэжилтэй Америкт бол олон жил бас Америкийн Канадад 10 жил төгсөөд Америкт коллежид төгссөн залуу байхгүй. Тэгээ би тэр анх Настуржийн намын санд анх 98 онд ном унш танилцчихсан залуучд. Тэгэл одоо номын санд танилцсан юм байна те их сайхан. Тэгээ би тэр яг энэ эдийн засгийн ялангуяа нөгөө энэ одоо ингээд намуудын мөрөө хөтөлбөр яригдж штэ тий. Тэр үед яг арч намын мөрөө хөтөлбөр бас санал оруулах юмсан. Нөгөө талаас бусад намууд ер нь улс төрийн хүчинд анхаараач гэдэг тийм одоо санаануудаа нэгтгээд ингээд бас холбогдох намууд тэгээд улс төрийг нь бас өгч хийгээд ажиллаж байгаа байхгүй юу тэр. Маргааш та нарын гарт байгаа л да. Тий. Тийм үү. Маргааш та нарын гарт байгаа. Тий. Нэр дүлгөөн гэснээс би бас танд юу ааж болох юм бэ шүү. Найзуудынхаа тухай ч юм уу бас. Тий. Найзуудын одоо зураг мураг юу байна гэдэг ингээд. Тий. Би чинь энийг үжихэн зугаалъя. Гэхдээ чи надад Facebook хаяга өгөөгөө. Одоо өгөх гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ одоо чи миний болохоор нэг анзааруул чи одоо саяхан шиг ингээд өөрийн чинь Facebook руу одоо сонирхсан хүн хөө орно штэ. Тэгнь. Энд бол өөрөө бэлэн биз? Би бол бэлэн байгаа. Нуухаах юм байхгүй. Би энд яг нөгөө надад болохоор ийм хоёр юу байгаа. Эрдэнэ өрнөх гээд Facebook нэг одоо профайл гэж ярьдаг. Тэгээ нэг Эрдэнэ өрнөх гээд бас нэг пэйж байгаа. Би пэйжээрээ илүү бас юм одоо тавьдгийн. Тийм учраас би одоо танд энэ пэйж дээр ч юм одоо юу байгаа. Тэгээд энд одоо бас найзууд юмнууд бас энтэнд явсан зураг хөрөг юмнууд бас их тавьсан байгаа. Энэ номыг хэлсэн. Тий би энийг хэлж байгаа. Саатгын. Заримдаа наатаж уншихаар ингээд яа тийм болдоо гэж бодоод идэг шүү дээ. Ер нь энэ Монголын ялангуяа төрийн албан тушаал улс төрд байгаа нийгэм тод харагдаж байгаа хүмүүсийг хараад тэдний зан аашийг
үйлдэлийг харахаар зарим нь бол үнэхээр ой хотов, огүйцсүр. Энэ далим зүгээр би одоо дандаа дэмчигд орж байгаа дандаа гэдэг хүн байдаг. 1900 ер нь л өөр Монгол ийм хүн, урд тушааны хүн. Тэгээд одоо манай энэ одоо богд хааны үед ч гэсэн, хаан цэсгийн үед ч гэсэн бас Монголд зүтгэсэн төрийн өндөр зүтгэлтэй хүн л. Тэр хүний шин засгийн гол ёс гэдэг ном байна. 19 онд бичигдсэн. Одоо 100 жилийн өмнө. Тэн дээр бол ингэж үтсэн байна. Төрийн түвшээ хүн бол одоо төрийн дан нуруу юм аа гэж. Одоо байшингийн гол нуруу гэсэн үг. Төрийн түвшээ хүн бол байшингийн дан нуруу юм аа. Тэр хүний ёс суртахуун, тэр хүний зан авир бол иргэдэд шууд нөлөөлдөг. Энгийн иргэдэд шууд нөлөөлдөг. Ил харагддаг шүү гэж. Энэ хүн бол хамгийн гол нэ гэж. Тэгэхээр төрийн хүний, төрд байгаа хүний энэ нийтэд харагдаж байгаа хүмүүсийн ёс суртахуун ямар байна? Нийгмийн ёс суртахуун тийм байна. Би бол зарим хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Ямар ард түмэн байна, тийм төр байдгаа гэж. Үгүй. Миний ойлголтоор бол ямар төр байна, тийм ард түмэн байна. Одоо dignitaries гэж хэлээд байна шүү дээ. Dignity буюу тэр ёс суртахууныг тэр ёс зүйн нийгмийн ёс зүйн хэмжээг авч явдаг хүмүүсийг dignitaries гэж байна. Тэр чинь олон нийтийн танил тийм үү? Олонний танил нэр хүндтэй хүмүүс. Та бол одоо чинь Монголын нэг dignitary шүү дээ. Нэг мөн. А тэгвэл таны одоо юу гэдэг энэ нийгэмд харагдаж байгаа хүмүүсийн улс төрт байгаа хүмүүсийн ёс суртахуун ямар байна? Иргэдийн ёс суртахуун яг л тийм байна. А иргэд ёс суртахуунгүй болохоор зэрэг нэг ёс суртахуунгүй хүнийг сонгоод байгаа юм биш шүү дээ. Бас нөгөө талаас үдүр дүүрэлж байгаа. Тий. Гэхдээ ёс суртахууныг хуульчилж дүрмжилснээс болоод дүрмтэй болгосноос болоод социалист нийгмийн ёс суртахуун гэж бас байна. Дарангуйлагч нийгмийн ёс суртахуун байна. Тийм үү? Тэрийг нөгөө хүмүүсээ тэр ёс суртахуунд сургадаг. Гэтэл бидэнд ардчилд ороод одоо аз жаргалтай байхын гол юм чинь бидний ёс суртахуун маань бидний өөрийн юм болоод тавьчихсан. Тэгсэн. Бидэнд хүн ёс суртахуун заадаггүй. Тэгдэг. Тэ. Одоо ингэж тэгж штэ төрийн ордон дотор нэг хэрүүл ам болж байна тийм үү? Тэгтэл гудамжаар явхад тэд нар хэрэлдэж байгаа юм чинь гэсэн байдалтай. Тэгэхээр төрийн ноён нурууг л тэнд хугалж байгаа байхгүй юу? Тийм байна. А тэнд нэг хүн одоо төрийн хүн жидүү мэдээ авч яаг нь улсын хурлын гишүүд. Тэгэхэд бүр одоо би энэ зээлээ төлмөрөг байгаа юм чи яах юм гэж хүн хэлж штэ. Энэ чинь юу гэсэн үг гэхээр нийгмийн ёс суртахууныг, ёс зүйн үнэлэмжийг, ёс зүгэл авч явдаг чинь төрийн ил харагдаж байгаа хүмүүс нөхгүй да. Нийгэм ч нэг тийм амар хатуу тогтцсон одоо юм биш штэ. Хуин тий хүний нийгэм. Тэгэхээр энэ ёс суртахуун чинь ингээд унаад босоод байгаагийн цааш хатгаан чинь дээр төрд ямар хүн байна тийм л ард түмэн байна. Таны мөн чанарыг ойлголоо. Хүнийг нөхрөөр нь тань гэдэг. Ханилж байгаа ханиар нь тань гэдэг. Тэгэхээр та надад нэг найзуудаа танилцуулахтай явж ирсэн тийм. Шал өөр ерөөсөө болоод тэгээ бодолд ороод ингээд. Тий. Харин тийм байх шүү. За ингээ. За одоо би эхлээд нөгөө найзуудаа л за гэрүүлээсээ эхэлдэг юм уу? Гэрүүлийн хиннийхээ зураг мөрөг нүү гэдэг. Одоо би нэг хансны зураг нь байдаг юмсан. За ингээд малчин мал дээр өссөн шүү дээ би ч одоо мал дуртай одоо малын дуртай тийм хүн. Тэгээд одоо яг төрсөн газар өмнө 70 задгад тэгээд төрөөд их удаагүй би чинь одоо ах トゥ долуулаа тэгээд өвөөмэ дээр өссөн. Тэгээд хөдөөл явна шүү дээ. Тэгээд одоо миний анхны уулзсан одоо хар арьс хүмүүс гэдэг энд одоо би байгаа тэр доор хар арьс хүмүүс гинэ ирэж борлоо. Тий. Нахавих. Бид нар ч борлоо тэгээд манай одоо өгцөг хоёр өвөө хоёлаа уяачдсан. Одоо та нэгдлийн адуу малдаг, нэгдлийн өхөр малдаг ийм хүмүүс. Тэгээд манай ээж манай аа болохоор долуулаа.
ээж болохоор гуруулаа гэд юм байдгийн. Энэ анх юу борлуулалтын цагийг хийж эхэлж ирчээд. Тэгээ нэг хөрхөн амьтад гүйлдэг штэ. Тэгээ тараа явдаг. 5 төл. Тэгээ ботхоо нэг ангаагаад үлддэг байхгүй юу. Тэгээ би бас өмнө хоёр явж исэн гэсэн чинь тэрийг үзээр сууж исэн юм байна л. Тэгсэн чинь нэг огшин тэгсэн шин. Манай энэ ингээд ангаагаад үлддیں гэж. Тэгээ гоё хүмүүс тийм сайхан ууж усээ хэлтэй. Тийм ээ. За бит хоёр гэргийн бит хоёр болохоор 2 хүүхэдтэй. Тэгээд одоос нэлийн нэрүүл зураг байна одоо. За 2 хүүхэдтэй. Тэгээд манай хоёр би бас Англид байхад манай 3 юунд байсан. Бээжинд манай ажиллаж тараад Бээжингийн олон улсын Итали улсаар адид. Тэгээд манай хэд Бээжингээс Англи руу очиод бас нэг сайхан амраад битсэн хэрвээ насны зургнууд. Ингээд олон улсын юу төгссөн гинэ? Манай болохоор тэнд олон улсын радиод ажиллаж ирсэн. Ер нь Шанхайд төгссөн. Тэгээ ер нь бол хэтгэлний хүн шүү дээ. Хэтгэлний хүн. Монголын радиогийн хэтгэлнээр дагсад олон жил болсон. 10 гаруй жил болсон. Ядуу тэлж мөн ч хэрэгтэй байна даа. Тэгээ бид дөрөв одоо хэл хэлснээ хэрэгтэй байлаа. Тий. Бид дөрөв энэ хойд тэнгис ирэг дээр байж байгаа. Зөв. За нэг иймэрхүү одоо гэр бүлийн хувьд гэхвэл. Тэгээ одоо ч энэ нэг одоо энэ ч одоо 5 жилийн өмнөх зүрх одоо том болцсон манайд чинь. Тийм. Нөгөө аавыгаа баг одоо нөгөө нэг тоохгүй шинжтэй баг. Тэгээ манай ээж, 2 ээж тэр Бээжинд бид нөгөө тэр эдийг манайд Бээжинд хот би Англиас очиод. Тэгээ манай голдоо манай ээж, манай хадам ээж энэ хажуу талд нь бид байгаа. За гэр бүлийн хувьд товчхондоо бол нэг юм. Тэгээ бид дөрв бол тэгээд одоо манай охин чинь 14-тэй, хүү маань одоо 9-тэй тэгээд том. Цалин чинь хүрч байна. Цалин тэгэл одоо хүрэхгүйтэй тэгэл болгоно штэ. Ер нь хүнд нэг тийм их юм хэрэгтэй юу? Яг тэн дээр одоо бүр ингээд нэг хүн хатангүйгээд л байгаа хүмүүсийг харахаар ингээд нэг юм зангаагаа ингээд мөрөн дээгрөө дагуулчихсан л алтан цалиараас гүгээд байгаа хүмүүсийг харахаар энэ одоо юм яадаг усуд юм гэж боддог штэ. Зөв би хувийн хувьд бол би ер нь юмд бэлэн байхаас л гэж боддог. Юмд бэлэн байна гэдэг нь аав болоход бэлэн байх юмсан. За энэ одоо төр улсын одоо ачааг үрэх цаг нь байдаг бол тэр нь бэлэн байх юмсан. Хүлд бэлэн байх юмсан тий. Хүн чинь ингээд нэг үхээд авсруугаа нэг хим чирж орж чадахгүй үстэй. Тэгэхээр ер нь их хим хэрэгтэй байдаг юм. Зүгээр надаа байгаа нь бол одоо ном байна. Тэр нь л одоо миний одоо бас математикийн өвгөн ингээд мундаг багш байсан. Математикийн багш тэгээд өвгөн багш хичээл дээр дуудаж ийн гинэ. Багшаа танад одоо хулгай орчиж гинэ гэл. Тэгээд багш яваад өгөхгүй юу. Тэгснэ багш буцаж ирсэн юм алга болоогүй байна уу гэдэг чинь. За. Тэгээд нөгөө зарим мэдхийн ч өвгөн багш. За энэ багш яасан бол. Тэгээд гэргэтэн сүүл ууza танаар нэг юм хулгай орсон гэсэн зүгээр өгчээ. Багш болохоор зүгээр игээд илээ гэсэн чинь. Хөө юу гэдэг нь баах юм аваа явсан хулгай. Багш орж ирэл хэд нумаа хаар зогсож гараа явсан шүү дээ гэдэг. Нэг тиймэрхүү байж магадгүй хүн зүгээр. Номноос нь юм биш дээ. Тэр бол зүгээр тиймэрхүү багш нарын гараар орсон гэж бодоход тэр нөгөө тал миний зүгээр л одоо хүмүүжил тэгээд анх одоо 5 антай гэртэл том 5 ант л да сайхан гэрт хөрмөж тусдаа гарч ийлээ. Би нэг бас мөнгө зөвлөж нэг хашаа аваад аав тэтгэврийн зээлээр аваад зээлээрээ гэр авч өгөө тэгэл гарч ирсэн. Одоо нэг 2 өрөө байртай тэгээд сайхан л байгаа шүү дээ. Хөрөнгө оруулгын мэдүүлгэн дээр хөрөнгө оруулгын мэдүүлгээс өсдөггүй шүү дээ. Би нэг бүгэлжээс 2012-оос 16-нд. Гэхдээ хүмүүс их өсчээд байна шүү дээ. Хизээ өсөх үү? Өсөхгүй шүү дээ. Ер нь өсөд яах юм? Тийм ирээдүй байхгүй юу? Тийм ирээдүй байхгүй шүү дээ. Тэр өсөд яах юм? Тэр хин турах гэж байгаа. Хүүхдүүд бол тэр нэг жоохон босролтон л анхаарч байгаа би. Тэгээд одооных чи ингээд ер нь сонголт хийж байгаа хүмүүс нь ширсүү болж тийм ээ? Тийм. Ер нь энэ нэг амьдрал тийм их юм хэрэгтэй юм уу гэдэг үг их чухал үг болж өөрсөн байна. Нөгөө талаар бид минимал амьдралыг илүү их эрхмэлдэг бол ер нь нүүдэлчин чи минимал амьдралтай хүмүүс л. Тэгээ би бол нэг тийм алдагдсан адуу мал ирж байгаа хүн шиг түнэлтэй.
алдвал ирж яваа шиг л тийм хүн. Би нэг хүний ирэлдэл явж байгаа. Энэ ардчсан намын шинжилгээний хөтөлбөр гэдэг хүмүүс нөгөө итгэхгүй байж магадгүй учраас би одоо танд энэ он сарын харуулах чихгүй. 2008 оны 11 сарын 1. Ардчсан намын шинжилгээний хөтөлбөр өгөөд. За тэгээд энд одоо энэ ямар шинжилгээг хийж болох юм бэ? Орон нутгийн намуудад тулгамдсан ямар асуудал байдаг юм бэ? За ингээд энийг яаж шийдэж болох юм бэ гэд 2008 онд анх ийм баримтчиг хийжсэн байна. Сая таныхын чинь бас нэг шинэ. За 2008 онд харин тэгээд 2008 онд энийг хийгээд за дараа нь бол би тэд нийлээд 16 онд чинь нам ялагдлаа шүү дээ. За тэгтээ 2008 онд энэ бичиг баримтыг хийгээд би намыг нэг шинжилгээний төлөө яваад, бэхжүүлэхийн төлөө яваад байгаа. За тэгээд орон нутгийн төлөвлөлд очиж ажиллаж үзэж байгаа. 10-аас 13 онд. За 12 оны сонгуулийн мөрөө хөтөлбөрийн боловсруулж үзэж байгаа. Босруулалт нь оролцож байгаа. 16 оны сонгуулийн мөрөө хөтөлбөрөөр орж ажилласан. За одоо бол тэгээд тэрнээс хойш намын шинжилгээний хөдөлгөөн байгуулад намын үзэл баримтлал гэдэг одоо баримтчиг энэ үзэл баримтлал боловсруулах ажилд бол одоо ажлын хэсгийг наримчиг бүх юмыг биесэн тийм байх оролцсон. Тэгэхээр энэ мундаг баримт бичгийг шүү дээ. Аюулаа энэ өөрийн чинь хамгийн дуртай хөгжмөр дэвсгэр хийж одоо ярилцъя аюулаа. Өөр хамгийн дуртай хөгжмөө шин хийгээд. За би бас түрүү бодчихлаа байсан юм зүгээр яах вэ? Яг ер нь бол улс төр бол ер нь улс орон бол намгүйгээр хөгжихгүй л дээ. Нам гэж хэсэг бүлэг хүмүүс нэгдэж энэ улсын чинь сайн сайхны төлөө ажилтдаг, бодол санаагаа чиглэдэг хүмүүс. Тэгээ бид хэдийн нам муухай нам одоо папа зайлмайл 3 дахь хүчин алга байна гэдэг ах боловч тийм ээ. Энэ хоёр юм л одоо ер нь дууслаа гэдэг ах боловч намгүйгээр бол бид урагшаа явахгүй. Тэр бүлэг хүмүүс нэгдэж, нийлж ээж биднийг чирч явдаг юм. Тийм учраас тийм байх тий. А 3 дахь хүчин гэдэг юм дээр одоо бид хэцүү байгаа. Тэгэхээр аюулаа бидний яриа бас их евро хандчлаа улс төрлөө. Энэ миний дуртай гэдэг энэ Silence White гэдэг. За. Одоо байгалийн элемент гэх юм уу да. За. Тэгээд энэ Mix Монгол project төсөлгээд энэ одоо 14 жил болж байгаа. За. За энэний тэр Silence White гэдэг энэ одоо юу? Салхины аюу байхгүй. Салхи гэдэг гоё юм. Тэгээд энэ бол салхич өөрөө тийм хязгааргүй эрхчлөө байхгүй. Тэгээд би ч өөрөө эрхчлөөний одоо энэ агаар салхинд өссөн. Энэ манай цагаан суурга дундуур дээр зургийг авсан. Би өөрөө том салхинд өссөн байхгүй. Их салхинд алтай өндөр уулсын салхины төгсгөл маягтай. Тэгээ надад бол энэ одоо тийм том эрхчлөө надад мэдрэгд биш дээ. Энэ аюул гоё. Тэгээд нөгөө Австрийн үзэл баримтлаггээд ярихаар чинь одоо тэгээд нам сонгосон бас дараагийн шалтгаан чинь нөгөө миний үзэл баримтлал биз. Тий. Үзэл ертөнцийг үзэл. Тий. Би чи ингээд нэг тийм юм ингээд зорцсон юм шиг гоё одоо хэлбэртэй тийм дэглэм журам дургуул хүн шүү дээ. Эсвэл гинтгэ ороод ирсэн. Тий. Бараа хараад гайхаа зогсож байгаа хүн биш. Биш. Тий. Тэгээд намын үзэл баримтлал боловсруулсан. За тэрнээс өмнө намын дүрм одоо орчин намын дүрм боловсруулах ажлын хэсэг бас л одоо бүх юм хийсэн. Бүх юм одоо ажлын хэсгүүдэд л ороод нөгөөдөл энэ одоо бичдэг хүн чинь нэг төвхтэй цаас бичигтэй ноцолдог хүн чинь тэгээд бүх юм сүулдэ явж ирсэн. Над руу хүрээд ирдэг байхгүй юу? Цаас бичдэг хүн рүү яваад ирдэг. Тэгээд энэ арч намын дүрмийг одоо эцсийн хөлбөрт яасан 2017 оны 1 сарын 19-нд одоо мөрдөж байгаа. Одоо мөрдөж байгаа дүрм. Чи ажлын хэсэгт нь ажиллаж байсан юм байна. Ажлын хэсэгт ажиллаад одоо наримчин маягтай л одоо бичиг цаасын нийт. Тэгээд энэ бүх одоо бичиглэлийг найруулга бүх юм дээр нь. За тэгээд эхлээд бол нөгөө санаагаа гаргах гэж ингээд одоо улс төрийн намууд ч одоо барууны намууд ч нэг юм байна. Одоо сургалтын байгууллага хүчрэхэг байна. За
одоо бодлогын байгууллага нь хүчрэх байна. Гадааны think tankтай байна гэдэг ч юм уу. Дотроо think tankтай. За ингээд санхүүжилтийн механизм нь ил тод бөгөөд хүчрэх байна. Дотоод орчлыг яаж хийх вэ? Тэгээ нөгөө бүх гишүүдээ сонгодог намын дарга төвтэй, лидер төвтэй нам яаж болох юм гэдэг ингээд. Тэгэхээр концепц дээр байхan маргалдаад. Тэгээ концепц дээр тохиронгууд тэгээ бичгэлэргүй ороод. Тэгээд энэ бол 2000 оноос хойш хамгийн одоо удаан хугацаанд намын дөрөв, намын үз баримтлал хоёрыг хамгийн удаан хугацаанд ярьж, хамгийн олон хүнээр хэлэлцүүлж баталсан намын үз баримтлал, намын дөрөв хоёр арчсан намын хувьд бол. За тэгэхээр хоёулаа одоо амьдрал ярина хөө. Өөр нэг газар шилжиж очие. Тэгээд тэрэн дээр хоёулаа нэлээдгүй том асуудал босгож ирье. Тэгээ сая би зүгээр улс төрийн намыг хүчтэй гэж ярьсан нь шүү дээ. Тэр намд байгаа намын гишүүд нь өөрийнхөө нэгдэж орсон эсвэл өөрөө мөрдөж байгаа тэр үзэл баримталтаа л хүчтэй байхыг хэлж байгаа. Тийм л үзэл баримтлалын хүчтэй олон аль болохоор олон гишүүд нь тийм намын үзэл баримталтай хүчтэй байгаа л намууд л хүчтэй байдаг. Бусдаар бол 1000 хүчтэй өдөрдөж гарч ирээд намыг дээрэс нь лантуудад хүчтэй болгодгүй юм билээ. Тэрний тухайд ярьсан шүү. Түүнээс би тийм нам дотор том өдөрдөгч байх тухай бол ерөөсөө яриаггүй шүү. За ингэж асуултыг нөгөө цаад утгаар нь ойлгоод байхаар бас хэцүү байна. Бүр гүн утгаар нь яриад байх. Хоёулаа энэний тухай ярьсан. Бид энэ амьдралаас энэ амьдралаа орсон. Тий. Бид төмөр үе татвар сахилга баттай эдийн засгтай байсан. Тийм биз? Цутгсан эдийн засгтай байсан. Одоо биднээс яг юм эрхчлүүд эдийн засгтай болсон. Энэ хүн эндээс ажилласан мөнгө хувьд авч байгаа. Тэгж байгаа. Хувьд авч байгаа. Тийм үү? Бид яг энэ рүү орсон. Одоо энэ том Азийн бүс нутгаар эрхчлөөний жижигхэн арал байна. Эдийн засгаар нурж өмнө. Тэрнээс биднээс байн байлданаар ч юм уу эсвэл одоо төмөр замаар бахан танк давхиж орж ирээд биднээсийг нураачихгүй. Тэр цаг өнгөрсөн. Тэгэхээр та нарын ирээдүй ийм сайхан гэрэлтэж байгаа ийм үед өөрөө ер нь энэ улс орондоо яг юу битгий гэж бодож байна. Амьдрал ийм л байгаа шүү дээ. За түрүүд би эдийн засгийн хүн гэдгийг хэлсэн. Мэргэжлийн хүн. За тэгэхээр одоо жоохон улс төр эдийн засгийн хэсэг рүү орж ийн гэсэн үг. Тий. За би тэр утгаараа бол Монголд энэ төрийн оролцоо гэдэг чинь бол эдийн засаг руу орж байгаа оролцоо чинь бол утгаалтлаа. Энэ юусоо ингэж бүр байж болохгүй хэмжээргүй явж байна одоо. Энд юу ярьж байна вэ гэхээр за манай одоо нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүн бидний үндэснээрээ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 40 орчим хувь нь засгийн газрын зардал, засгийн газраас гаргаж байгаа мөнгө байна. Тэгээ энэ хөгжиж байгаа олон оронд бол энийг 20 хэдтэй л байна. Бид бол 40-тэй явж байна. 40-тэй. 40%-тэй. Тэгээ 40% нь бол энэ төрийн оролцоо байна гэж нэг талаас илчиж болно. За нөгөө талаар бол төр маань юу болов гэхээр бүр юм халамжийн одоо төр бол жинхэнэ утгаараа боллоо. Бүх төрлийн халамжууд өгдөг боллоо одоо. За энэ бол ингээд бүр ингээд цаашаа бүр үлэм даамжрах юм шиг байна. За нөгөө талаас бол хуулийн дагуу олж авсан өмчрүүд дайрдаг боллоо. Тэр олон лицензүүдийг цуцалж яах гэдэг нь чинь нэг төр өгсөн байгаа да. Монголын төр штэ. Түүнээс тэр хэнийг нэг засгийн газар нь өгөөд нөгөө засгийн газар гарч ирэхээр буцаа булааж авдаг зүйл биш штэ. Энэ хүний шударгаар олж авсан өмчрөө буцаад дайрч байна. Төр шударгаар олж авсан хуулийн дагуу өмчрөө дайрч байна. За эн чинь бол энэ зах зээлийн эдийн засгийн чинь сүнэн. За яагаад ингэж хэлж ийм гэхээр хүний ерөөсө түүхэнд гарч ирсэн одоо фашистч бай, коммунистч бай, дарангуул бол эхлээд өмчрүүл дайрдаг. Өмчин байхгүй болгодог. Хүн өмчгүй бөгөөд төрөөс
халамжаар хамааралтай хүн чинь бол эрх чөлөөний тухай ойлголт тэр хүнд байхгүй. Бид яг тийм төрөөс хамааралтай өмчин дээр одоо миний залуу нас өнгөрсөн. Тий. За миний одоо амьдрах хугацааны 2 дугаар хэсэг бол одоо энд өнгөрч байна. Энэ цэлийсэн уудам сайхан газар нутаг байж. Эндээс нь ингээ харах юм бол энэ яг Монгол оронд хүрээд ирсэн 2 өөр нийгэм. Бид энэ нийгмийг хүлээж авсан. Саяын таны ярьдгаар энэ хуучин нийгмийг биднээс халамжаар тэтгэж байна. Мөн одоо манай аав ээж хоёр бол 95 онд хотоос Улаанбаатар руу нүүж орж ирсэн хүмүүс. 95 онд уу? Тий. Тэгээд айлын одоо 32-ын тэр судалтай өдөр ирээд игэлээ шүү дээ 32. Тэнд айлын хашаанд зуны амбард өгүүлждэг гэсэн юм. Тэгээд миний аав яг миний ээж бол бас гайхамшигтай хөдөлмөрч байна л да. Одоо 70 нас хүрч байгаа. Гэхдээ одоо хүртэл тэр одоо сүү цагаалаа зараад одоо насаараа хийж байгаа ажиллаа хийж байгаа. За манай бурхан эцэг болохоор 2 дурсамж надад их тийм сэтгэлд одоо эмзэг байдаг байхгүй. Эдгээрт нь манай болохоор ингэж байхгүй. Аав жир ингэж мөнгө хайгаад ивжсэн юм байл да. Чи нэг өдрийн хоолыг болчих гээд байхгүй да бас хүмүүс холуулаа. Тэгээд арсандаа гүүрэн дээр аав суугаад хармааргүй байна. Одоо хүүхдүүд мөнгө төгрөг олж чаддгүй байлаа гэж сууж исэн битгий. Нөгөө юм нь болохоор манай аав өөрийнхөө дүүрүү захиавцсан битгий. Манай амьдрал яг ингээд мөхлийн ирмэг дээр байна. Чи нэг тийм мөнгө зээлээч гэсэн утгатай. Тэгээ би тэр үеэ бодоход байна штэ. Монголын нийгэм тийм одоо чи ингээд тийм movement аймент үе штэ. Одоо ингээд шилжилтийн. Тэгээ тийм хүнд үеүүдийг бид нар даван туулаад гараад ирсэн. Одоо манай аав ээжийн та нарын буянгаар хүч хөдөлмөрөөр. За одоо бид нар ингээд залгаад одоо үеуд явах бах тий. А энд бид нар юугаар одоо өнөөдрийн эрх чөлөөч нь олдсон бэ гэдгээ ойлгож энэ олон одоо хүмүүсийн хүч хөдөлмөрөөр ингээд энэ эрх чөлөөч нь бий болсон шүү гэдгийг энэ одоо өнөөдрийн баялаг өнөөгийн нийгэмчин тэгж бүтсэн шүү гэдгийг ойлгох тийм одоо ухамсар залуучууд байх ёстой гэж би боддгийн. Нөгөө талаас төрийн тухай нөгөө яриа руу эргээд ороход одоо манай Эрдэнэ СМЖ гэдэг компани байна. Энэ компани бол Монголын одоо төрийн мэдэлд байгаа бүх уурхайнуудын хувийг эзэмшиж байгаа компани. Энэ компани бол дараагийн Петробараз болно. Петробараз гэдэг одоо Бразилийг дампууруулсан Бразилийн одоо газар нутгийн компани шүү дээ, төрийн өмчт. 3 ерөнхийлөгчөө шоронд хийцсэн компани. Өөрөөр хэлбэл тэр Петробараз чинь Бразилийн 3 ерөнхийлөгчийг төрүүлсэн компани байхгүй да. Төрүүлээд шоронд хийсэн компани байхгүй да. Одоо Эрдэнэ хэмжээлийн юм болно. Бид нар энэс яаж хэрэглэх хэрэгтэй вэ гэхээр Эрдэнэ хэмжээлийн удирдлагыг бие даасан болгох. Эрдэнэ хэмжээлийн бүх зардлыг одоо орлого зарлага бүгдийн санхүүгүүд ил тод болгох. Эрдэнэ хэмжээлийг иргэдэн бүгд хянж юу болоод байгааг нь ойлгодог тийм ил тод компани болох хэрэгтэй. А шууд шударгаар хэлэхэд Эрдэнэ хэмжээлийг энэ улс төрчдөөс зайлуулах хэрэгтэй. Өөрөөр чинь бол би маш сайн танилцууллаа. Тэгээд энэ 100 хүний одоо ихэнд орж ирсэн шин тооллын хулган жилээс эхэлж 12 жил тоологдох шин тооллын 20 оны одоо ингээд эхний танилцах хүн боллоо. Ингээд дараа нь биднээс ингээд нэг нэгээр нь танилцуулж явах. Та залуу хүмүүртлөө бас тодорхой хэмжээний үзүүлэлээ. Жохом энэ хүнтэй цаашдаа танилцах уу, ер нь ойртох уу, энэ хүнээс юм асуу, тийм ээ? Ярилцъя гэсэн хүмүүс зүрхтэй чи халуу ойрох байх л та. Яг хоо түрүү битэр ингээд улс төрийн намын санхүүд өөр нь улс төр зарж байгаа одоо хүмүүсийн ингээд мөнгөтэй хүмүүс мөнгөгүй хүмүүс ер нь ямар хүн улс төрт ордгийн энэ төргээд ярьлаа шүү дээ. Одоо энэ ингээд тэгэхээр ер нь их шунсан хүнд ч гэсэн үгүй ер нь нэг ийм улаараад байгаа хүнд ер нь би гайхаад байдгийн. Улс төрт улаараад л гүгээл улаарай л нь штэ. Тэгсэн мөртлөө ингээд амнаас нь гарч байгаа юм нэг тийм ингээд гаргасан ном эсвэл хэвлүүлсэн юм эсвэл юм ямар улс төрийн үйл баримталтай хүн гэхлээр их тодорхойгүй. Тэгтээ их улаарай л гүгээд идэг хүмүүс байна. Улс төрт орох гээд эсвэл улс төрт удаан тогтох гээд
Энэ бол зүгээр бас монголчууд худлаа нэг зүгээр ч хэлсэн үг биш юм байна гэж боддог шүү дээ. Ер нь их зүтгэл их одоо шунсан хүнд төрийн жолоо бити атгуулаа гэдэг чинь ямар улсуудад одоо төрийн жолоо атгуулах гад байна вэ? Бямсургааныг удаа хэлжсэн шүү дээ. Монгол улс эргүү сайд байна гэдэг чинь бас л хэцүү ажил гэж. Ороод ирэхэд бол яс хүртэл шархирдаг шүү дээ. Хүнд ажил гэж. Гэдэг шиг одоо их тийм надад зүгээр санагддгийн дээ гэж. Сонгуул болохоор одоо би чинь олон сонгуульд ингээд гэрээр зөндөөл сурчлагын материал орж ирнэ үстэй. Тэгээд янз бүрийн хүмүүс. Тэгээд их тийм одоо мундаг юм ярьсан улсууд. Тиймэрхүү байдгийн тэгээд зүгээр тэгээд одоо сонгогчд гол нь одоо улам энэ их мэдээлэлтэй болж байгаагийнх сонгогчд маань улам хэсэг болох хэрэгтэй бол тоо. Болж байгаа гэж найдаад байгаа би. Болж байгаа энэ Лодон Самбогийн үгийг би хэрэглэх дуртай болоод байгаа. Хэрсүү гэдэг үгийг. Ер нь одоо хүмүүс хоорондоо танилцахтай хэрсүү танилцаж хүмүүс хоорондоо одоо нэг итгэхтэй хэрсүү итгэдэг. Одоо зөндөө одоо сайхан хүмүүстэй танилцсан биднээс олон жил одоо бараг урд нь бол хэцүү байсан танихад хэцүү байсан. Одоо 30 жилийн өмнө бол одоо бол чөлөөтэй танилцчих дуртай хүнтэйгээ танилцсан болж байна. Тэгээд энэ дотор орж ирж өөрийгөө танилцуулсан танд баярлалаа. Танил болохыг хүссэн хүмүүс холбогдох бах. Тэгээд яг би ямар ч байсан 100 хүнийхээ эрэлд цаашаа явъя да. За ингээд тантай сайхан танилцлаа. За. Тэ. Хоёулаа таныг үдэж өгтөө энэ замдаа нэг сайхан кофе уучаад. Тэгээ би таныг үдэж өгье. Танд их баярлалаа. Бас дөрөх тийм чөлөөтэй бас сайхан ярилцлаа. Тэгээ хүмүүс зүгээр би байгаагаараа л байдгийг. Тэгээ нэг тийм нялсан бутс юм баг. Тийм л ертөнцтэй хүмжтэй тэгээ тэргүүрэл байдгийн одоо хүмүүс жинхнэрээс нь байх хэрэгтэй л да тий. Хуурамч шаасаа гэж боддог шүү дээ. За ингэ ямар ч гэсэн би нэг жинхнээсээ байх боломжийг олгосон танд их баярлалаа. За баярлалаа. Ямар ч гэсэн сайхан баярлалаа. За баярлалаа.